Лимбэгийн зүгт тавтаа морил. Ингээд хачин жигтэй түүхий цувралыг ийхүү эхлүүлж 1952 оны 9 сарын 21. Баруун Германы Бавария мужийн Лебельфийн хотод Ромын католик шашинтай гэр бүл Анналис Мишель охин эндэлжээ. Мишель өөрийн амьдралдаа шашин шүтлэгтээ маш үнэнч байсан ба. Энэ нь түүний эцэг эх болон 3 эгч дүүс нь 7 хоног бүр 2 удаа католик сүмийн цуглаанд явдаг байсантай нь холбоотой байж. Түүгээрч барахгүй түүний эцэг эх түүнд ямагт залбирч байхыг тулгадаг байсан. Түүний католик шашинд хэд туйлшран донтоход хүргэсэн байна. Анналис охины хүүхнээс бол ээж ирэл өнгөрсөн. Хожим нь Анналисийн найз түүний дүгнэн ярихдаа Анналис бол маш хүчтэй, маш хөвчлөлтэй охин. Тэр хэл судлалыг хичээлд хинээс ч илүү сонирхолтой, дуртай, тэрэндээ ч маш их жаргалтай байсан. Гэхдээ хожим нь сайн бодоод байхаар Анналисээс үргэлж нэг гонигт мэдрэмж төрдөг байсан. Тэрээр надад ярихдаа дахиад л нөгөө хит шашинлаг гэр бүл рүүгээ очих гэхээр надад маш их хэцүү байна гэж ярьсан. Хожим нь ингээд бодохоор Анналис охин тухайн тэр өдрүүдийг арай ядан төвчин өнгөрүүлдэг байсан юм уу таа гэж бодогдож байна. Анхны дохио 1968 Анналис охины хувьд энэ өдөр бол игэлж ирэн л өдөр байна. Сургууль дээрээ найз нөхдөдөө жирийн сайхан өдрийг өнгөрүүлж байна. Гэтэл Анналис охины нүд нь гинэт харагдаж төр зургийн татал дөрвөн Анналис охин ухаалтж байна. Тэрээр сэрснийхаа дараа юу болоод өнгөрсөн тухай огт санахгүй байсан бөгөөд сургуулийн эмч түүнд сорил болон шинжилгээ тавьсан ч түүнээс ямар ч асуудалтай зүйл олж илрүүлж чадсангүй. Анналис охин тухайн байдлыг огт тоосонгүй. Мөн дээрэс нь өөрийгөө эрүүл гэж мэдэрч байв. Гэвч тухайн өдрийн шөнөдөө Анналис охин унтаж байх үед ямар нэгэн үл мэдэх оршихуй түүний бие хүн дээр дарах мэд оргин тэрээр сэрдгийн сэржээ. Энэ цагаас л хойш түүний эцэг эх Анналис охин ямар нэгэн зүйл буруу байгааг ойлгосон. Улмаар Анналис охиныг өөрсдөө гэртээ үлдээж өөрсдийн биеэр асран халамжлахаар шийдсэн байдаг. Анналис охин би өөрийгөө бол зүгээр л гэж хэлээдсэн. Даанч 1968 оны 8 дугаар сар гэхэд энэ бүхэн хэвэн гэдэг ойлголтоос нэгэнд хитэрсэн байсан. Тэрээр орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнийг үтсэн эмч Вокс Анналис охиныг мэдрэлийн эмч болох Сигфрид Лютид яаралтай хүлээлгэж өг. Лүти эмч охинд хид хідэн яаралтай шинжилгээ сорил тавин улмаар тест явуулсан ч түүний тархинд ямар ч буруу зүйл олдсонгүй. Маргаангүй Анналис охин цоо орвил байв. Үүнээс хойш Лүти эмч хөрхи Алисия Мишель охинд маш олон удаагийн сэтгцийн эм эмчилгээг хийсэн бөгөөд тэгэх бүрээд ямар ч үр дүнд хүрдэггүй байсан байна. Энэ л мөчөөс эхлэн Лүти эмч Анналис охиныг сэтгцийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээр болж энэ цагаас л эхлэн Анналис охины 5 жилийн турш тасралтгүй хэлгсэн сэтгцийн эмгэгийн эсрэг эмчилгээ эхэлсэн юм. Тэгэд Лүти эмч маань Анналис охин дээр маш олон тооны эмчилгээ бүх зүйлийг хийж үзсэн. Сүүлдээ бүр туршилт хүртэл эдийн янзын туршилт хүртэл хийж үзсэн байдаг. 5 жил бүр тасралтгүй тэр сэтгцийн эмчилгээ хийсэн ч гэсэн Анналис охины биед ямар ч үр нөлөө гараагүй. Харин ч бараг 5 жил хэрэгэлсэн сэтгцийн тэр эмчилгээнээс нь үүдсэн эдийн янзын эмийн хор нөлөө шинж чанар гарч ирж байсан. Иймээс л аргаа орсон Анналис охины гэр бүлийнхэн дахиж эмч нартай холбогдох болсон. Тэд нар аргаа орсондоо католик сүмийн чөтгөр зайлуулах ёслолыг сонгохоор шийдсэн байна. Ийхүү аргаа барсан түүний гэр бүлийнхэн католик сүмд эксорцист үйл ажиллагаа буюу чөтгөрийг зайлуулах үйл ажиллагаа явуулахыг хүссэн хүсэл гаргасан байна. Сүмийнхнээ зүгээс эхний удаадаа шууд татгалзсан боловч 1975 онд 2 санвартан түүний орон нутгийн бишопоос зөвшөөрөл авч Анналис охинд чөтгөр зайлуулах үйл ажиллагааг явуулах гэсэн байна.
Энэ цагаас л эхлэн Анализ охины нийтдээ тасралтгүй 67 удаагийн чөтгөр зайлуулга үйл ажиллагаа эхэлсэн юм. Тэгээд эцэст нь яагаад заавал эксорцист үйл ажиллагааг сонгосон бэ гэж юу? Үүнд маш том шалтгаан байсан. Анализ охин бол бүгд бүтэн 5 жил сэтгцийн эмчилгээ хийлгэсний эцэст тэрээр 1975 он гэхэд 20 нас хүрч ирсэн. Гэхдээ хамгийн чухал зүйл нь яг 20 нас хүртлээ түүний энэхүү өвчин илүү даамжирсан, илүү содон шинж тэмдэг илэрх болсон. Энэ үүнд болохоор Анализ охин хий дуу хоолой сонсож ирсэн. Ямар ч шашны эд зүйлсийг хараад төвчгөө ойлсон. Мөн амнаас нь үргэлж дандаа амиа хорлох тухай яриа гардаг болсон. Мөн маш олон удаагийн амиа хорлох үйлдэлүүдийг хийж исэн бөгөөд ер нь л түүний байгаа байдал болон амнаас нь гарч байгаа үг болгонд дандаа үхэл гэдэг үг явдаг байсан. Ийхүү тухайн хоёр санвартан маань Анализ охин дээр нийтдээ 67 удаагийн чөтгөр зайлуулах ёслолыг үйлдсэн бөгөөд тэдгээр ёслолын явцад хоёр санвартан Анализ охины биед нийтдээ 6 төрлийн чөтгөр байгааг илрүүлсэн байна. Чөтгөр зайлуулах ёслолын үеэр Анализ охин маань маш харгас хэрцгий болж байсан бөгөөд амнаас нь гарч байгаа бүхэл үс дандаа бурхан болон түүний залбирагчдыг бүгдийг нь хараа суудахтай байсан. Мөн Анализ охины хоолойноос ямар нэгэн амьтны архирах болон жигтэй хачин дуу чимээнүүд маш их гардаг байсан бөгөөд хоёр санвартан ч гэсэн тухайн үйлдэлүүдийг төвчгэд цаашдаа үнэхээр хэцүү болж байсан. Хамгийн гол асуудал нь гэвэл Анализ охин маань чөтгөр зайлуулах ёслолын үеэр маш их хоол ижээлийн дутагдал орсон юм. Тэрээр огт хоол идэхгүй байсан бөгөөд эцэст нь энэ түүний амиа алдах гол шалтгаан болсон юм. Ийхүү хамгийн сүүлийн чөтгөр зайлуулах ёслолын дараа Анализ Мишель охин маань харамсалтайгаар амнаас алдсан юм. Шүүхээс түүний эцэг эх болон чөтгөр зайлуулах ёслолыг гар биедэн хийж байсан хоёр санвартанд хүний амь насыг санамсаргүйгээр хороосон хэмээн ялсан. Гэхдээ түүний эцэг эх ба шүүхээс ял аваагүй. Харин тухайн хоёр санвартан маань 2 жилийн хоригдол авсан ч түүнийг 6 сарын тэнцэн харгалзах ял болгон өөрчилсөн юм. Ийхүү та бүхэндээ Анализ Мишель охины хамгийн сүүлийн хийсэн чөтгөр зайлуулах ёслолын үеэр түүний бичигдсэн дуу хоолойг та бүхэндээ сонсгоё. Rosenkranz-Monat, weißt du ja, ne? Ja, Rosenkranz. aber die wenigsten beten. Die längste. Ja, und in der Kirche wird am allerwenigsten gebetet, weil die Herr Pfarrer ja das für Unmodern hat. Ja. Ja, Alle? fast. Die sind ja so blöd, wenn sie eine Ahnung hätten. Aber was betest du die Rosenkranz? Warum? Ja, warum? Weil Gib mir deine Karte. Nein, ich sag's nicht. Guck mal diese Rede. Weil eine starke Maul. За тэгээд өнөөдрийн маань дугаартанд хамтайсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд мэдээж намайг дэмжиж subscribe болон лайкад дарахаа битгий мартаарай. Ямар ч тач энэ удаагийн дугаар дээр гарсан Анализ Мишель охины хувьд бол би өөрөө ямар нэгэн санаа бодлыг хэлхийг хүсэхгүй байна. Та бүхэн маань Анализ Мишель охин маань үнэхээр сэтгцийн өвчтөө ч юм уу эсвэл үнэхээр сэтгэл готрол автсан хүн байсан уу? Эсвэл үнэхээр 6 чөтгөр түүний биед шүмгсэн байсан уу? За та бүхэн маань энэ тухай өөрсдийн бодлыг сэтгэл хэсэгт үлдээгээрэй. За ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Тэр үртэл бие одоорой. Bye bye.